Hello guys. За арай минь төргий. Би одоо хумсаа бодож байна. Өдөр бол миний аавын төрс өдөр. Today is my father's birthday. Also so cold now, right? Гадаа бол үнэхээр хүүтэн байгаа. Гэхдээ жил бүрийнхаас арай жоохон өөр байгаад байгаа юм шиг санагдаж байгаа. Өөр гэдэг нь одоо нэг цас ингээл нэг тийм сонир барьцамдалхай тийм цас биш. Арай жоохон тийм өөр цас байгаа. Би одоо юм ингээд гүн ногоо маатангоор бодож юм. Тэгээд цасн дээр бол үнэхээр сонир word аа. Үнэхээр сонир байгаа. Ер нь бол одоо 26 оны дүгнийг ивэл ер нь бол үнэхээр хатуу байсан, амар хатуу байсан. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн хувьд ч гэсэн тэгээд ажил төрөл өнтертэй ч гэсэн ер нь бол үнэхээр хатуу жилээ л. Тэгээд 25 хэр их юм заад сургалаа. Гэхдээ миний онсон юмуд бол бас байгаа. Үнэхээр хичээж бараг 4 сараас эхлүүлээд 4 сар сургалтанд машин жолооны сургалтанд суугаад өөрөө хичээгээд би нөгөө Японд ажилласан мөнгөөр 600,000 төгрөгөөр суусан байгаа. Тэгээ өөртөө баярлаа гэж хэлье. Зөндөө хичээгээд ингээд ажиллаад өөрийнхөө хүчээр ингээд жолооны курс суугаад тэгээ өөртөө ингээд хөрөнгө оруулаад тэгээд тэр нэг 100 болцсон болохоор шууд хөдөө ингээд аялал зугаалаад алга болцсон л болохоос биш. Ерөнхийдөө шууд тэгээ төгсч байсан. Тэгээд жолооны курсантай суучаад тэгээд 100 бишээ хавар намар орж ирэнгүүтээ нөгөө нэг юуны шалгалтаа өгөөд тэгээд тэнцсэн байгаа. Тэгээд сайхан жолооны одоо жолооч болсон. Одоо жолооны нэлэгтэй. Тэгээд ерөнхийдөө нэг тиймэрхүү үнэхээр өөртөө баярлаа. Үнэхээр хичээсэн. Яа тэгэхээр манай жолооны курс бүр хол байсан. Одоо хотоос би одоо хотын баруун цагт байхад нөгөө дороомоо сайн судлаагүй жолооны курс тэр жолооны курст орсон. Тэр жолооны курс болохоор бэлэн унтлага гэдэг. Бэлэн унтлага болохоор жолооны нөгөө дороом нь болохоор хаа гэсэн бүр нөгөө Улээстэй гэдэг газар хотын зүүн тишээ байдаг. Би өөр болохоор хотын баруун тишээ байсан болохоор ер нь бол хэцүүсэн. Тэгээд дороомонд бол явахд айгүй хэцүү байсан. Гэхдээ би бүр чадсан, би хичээсэн, би уухгүй явсан. Хаяадаа ингээд нөгөө дороомонд жолооны шалгалт яг цагдаатай жолооны дороом байдаг шүү дээ. Тэрэн дээр бол угаас хүн болгон эхнийх дээр тэнцдэг юм байлээ. Тэгээд угаасаа тэрэн дээр эхнийх дээр тэнцээгүй тэгээд шууд тэнцсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол үнэхээр хичээж тэг ингээд гоё тэнцээд гоё жолоочилсандаа баяртай байна. Өөртөө баяр хүргэе. Тэмээ миний хоёр хүмүүс өөр аваа. Тэгээд өөр 25 он амжилтууд их байна. Бас уналтууд бас байна. Гэтэл уналтуудаа ярмааргүй байна. Мэдээ сурч авсан, ойлгосон. Алдаагаа ер нь ойлгосон. Тэгээ одоо ингээд шинэ жил болох гэж байна.
Тэгээд 26 он боллоо доо. 26 он минь надад зөндөө их бэлэг өгөөд намайг зөндөө их баярлуулад тэгээд зөндөө их гой юмнууд өгөх баха. Тэгээд бид тэрийг үнэхээр мэдж ойлгож байгаа. Тэгээд ингээд 26 он минь надад зөндөө их бэлэг өгөөрэй. Зөндөө их миний хүслийг биелүүлээрэй. Миний бизнес амжилттай болтугай. Тэгээд би эрүүл их байх болтугай. Тэгээд намайг хайрладаг хүмүүс маш олон байх болтугай. Бүрч олон болох болтугай. Хүсмээрээ. Тэгээд 26 он минь үнэхээр ололт амжилтууд маш их байх болтугай гэж хүсэж байна. Тэгээд би Dior-ийн нүдний тенттэй болмоор байна. Dior-ийн уруулын будагтай болмоор байна. Тэгээд Loccati-ийн юутай болмоор байна. Өмөрт тост болмоор байна. Тэгээ иймэрхүү хүслүүд бол байна. 26 онд эрүүл их баймаар байна. Тэгээд чихээ цолуулмаар байна. Одоо эндээ ингэж чихээ цолуулмаар байна. Тэгээд чадвал ер нь бол 26 онд дотроо үзмээр байна. Аялж үзмээр байна. Тэгээд өөрийн гэсэн дэлгүүртэй болмоор байна. Тэгээд жингээ ер нь бол хадгалмаар байна. Харин 6 онд ер нь нэг чинь куб баймаар байна. Тэгээд нэг 50 1-2 дээрээ л ер нь байж имаар байна. Тэгээ ер нь их тунтаж сурнаа гэж бодож байна. Би ингээ хүслээ самбарууд хичээл тэгэл ингээл амар надад байгаа ахгүй юу. Тэгээд ингээд би дахиад хийхээс салхуу хөршгөөс гадна тэгэл ер нь бол нэг амар тэхий болчихжээ. Одоо ингээд шууд бичлэг хийгээл зорилгоо ингээд ярьчмаар байна. Тэгээд өнөөдөр одоо би өдөр болгон ингээд өөртөө оройн ингэж асуудаг хгүй. За өнөөдөр өөр бүтээлтэй юм юу хийсэн гэж асуудаг хгүй. Өөрөөсөө. Тэгэхээр ингээд хаяа ингээд юу ч хийгээгүй гэхээр ингээд миний дотор сэтгэл ингээд амар хэцүү болдог хгүй. Хий тийм нэг өнгөр амралтын сайхан өдрийг өнгөрүүлчлээ гэх юм. Тэг өөртөө тэгж маяхан мэдрэмж өгөхгүй тулд би өнөөдөр айгүйх гоё юмуд хийсэн. Юу гэхээр шургуулгуудаа янзлсан. Одоо энэ нэрээ би уучлаарай 25 онд айгүй гоё гоо сохны ширээтэй болсон юм байна. Өөртөө баярлалаа. Ээжтэй баярлалаа. Манай ээж надад төрс өдрөөр авч өгсөн. Тэгээ би өөрөө захиалж авсан. Тэгээ би өөрөө ухсарсан байгаа. Японд ерөнхийдөө юм ухсрах сурцсан болохоор ингээд иймэрхүү юмуд бол надад амар амархан санагдсан. Тэгээд 26 он тэгээ өнөөдөр хийсэн юмуд хэлчихсэн. Тэгээд Ишикава янзлсан. Өглөөс шууд би ерөөсөө өрөөгөө янзлж эхэлсэн. Бүх хогоо шүүрдээд тэгээд нөгөө ингээд шүүрддгүй булан тохоо бүрэг нэг тавилганууд нь ажиллуулж байгаа тэгж шүүрсэн гэсэн. Тэгэхээр нэг том цэвэрлэг хийсэн гэсэн. Тэгээд шургуулгуудаа зэгцэлсэн янз янз юмуд энэ машин часан болгоо зэгцлээд тэгээд гоо сахны шургуулгууд бүгдийг зэгцэлсэн. Тэгээд орон дагуулх юмнууд бүгдийг янзлаа, дублнуудыг янзлаад тэгээд хаях юмнуудыг ингээ хаяад тэгээд зай гаргасан байгаа. Ер нь бол их давгүй. Ямаа зэгцэлтэй ингээд байхаар сэтгэл басаа ингээд дагаад гоё болоод тэг ингээд гоё дуу сонсоод давхар. Тэгээд би өнөөдөр бас юм уугай гэж бодож ирсэн. Зөндөх юм уугаасан гоё ахлын үнэтэй Япон боккороо уугаасан байгаа. Тэгээд гоё дууд өдөржингөө гоё сонссон. Тэгээд
кино сүүлд нь кино үзсэн орой. Ерөнхийдөө их давгүй өнгөртлөө. Өнөөдөр аяа сэтгэл хангалуун байна. Тэгээд одоо ингээд өдөр болгон ч юм уу хайда бичлэг аль болох хийхийг хичээнэ гэж өөртөө ер нь бол бодож байна. Яа тэгэхээр өдөр өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг үзээд одоо ч нэг 2025 он баггүй 2013 оны бичсэн тэмдэглэлийн дэвтрийг үзээд би үнэхээр ойлгочихсон амар хөөрх юм бэ гэх дурсамж гэдэг үнэхээр гайхалтай. Хизээш одоогийн мөч тийш дахиж тавтагдахгүй тухайн мөч тийм болохоор бичих ч юм уу бичлэгийн үлдээх ч юм уу үлдэвэл зүгээр юм шиг санагцсан. Тэгээд одоо ингээд сурч байна. Тэгээд одоо ерөнхийдөө 26 онд сэтгэл хангалуун үлдэхийн тулд одоо буруу сонголтууд аль болох хийхгүй байхыг би хичээх гэж байгаа. Аль болох өөрийнхөө төлөө өөртөө л ашигтай гэсэн юм руугаа тэмүүлнэ. Өөрийнхөө төлөө л байна гэж бодож байна. Энэ надад ямар язгаатай хүмүүс ингээл энэ хүмүүс ингээд голцдог. Эсвэл 103-ны хэрхэн уруугаар юу хэм хийд юм уу? I don't know. Би энэ жил I lost something. Би нэг юм алдсан. Би амар том алдаа гаргасан. I lost the person. This is so my broken heart. So bad. This is my fault. Та was миний алдаа. Миний буруу байсан. Миний бүх зүйл миний буруу. Тийм л одоо яг тэ конкурсан. Бүх зүйл дууссан. Тийм л насаадах юм бол байхгүй. Зүгээр амьдрал үргэлжлэлтэй би маш гоё сайхан сэтгэлтэй Америк хайрладаг тийм хүмүүстэй уулзна. Тэгээд бүр ч илүү намайг хайрлах. This is only оны би чамд хайртай шүү. Бити гуниглаарай. Эртхэн унтж байгаарай. Тосоод өрхөөрэй. Хоолоосоо идээрэй. Хоолыг тэгтээ нэг тийм сайн идэх шаардлага баггүй. Эрүүл айхад агаар ус хоёр айхад дээрэс нь гой жимс айхад тэгээд мөнгөтэй байх хэрэгтэй. Эрүүл айхад болно даа бүгдээрээ. Би чамд хайртай шүү. I love me. 2026 for me. I love you. I love me. Thank you for me. Урд баярлаа. Үргэлж хичээдэг баярлаа. Хичээлье. За 26 онд ерөнхийдөө бизнесээ томруулахыг хүсэж байна. Тэгээд
нэг бодсон сургалт бол байгаа. Тэр сургалтанд бол суумаар байна. Аль болох хичээгээрэй л гэж хэлээ да. Би хичээдэг л дээ. Энэ хомсоо өөр өнгөөр бутахгүй бол нэг л болохгүй харна өөр өнгөөр бутахаар шидлээ. Баярлалаа.